Амрын гэрийн үзэгчдээ эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Төв Азийн цээжинд газар нутаг хил хязгаартай Монгол эх орноороо овоглон туурга тусгаар орших боломжийг олгосон өвөг дээдстэй та бид бүхэн баярлан багтах учиртай. Учир юу вэ гэвээс өнөөдрийн эрхчлөө тусгаар тогтнолыг бид бүхний өвөг дээдс бидэнд халуун ам бүлээн цараа дархлан үлдээсэн байдаг. Эх орны төлөө нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа чөлөөлөх дайны түүхэн он цаг мөчийг эргэн сөхөхөөс гадна чөлөөлөх дайнд оролцсон Ахмад ажтаа та бүхэнтэй уулзуулах болно. Шулуун дардан замаар өнөөгийн эрх чөлөөт туурга тусгаар улс бий болоогүй шинэ үеийн залуус мартах ёсхүйг санагтав. Одоогоос 80 жилийн тэртет Монгол улсын тусгаар тогтнолыг дэлхийн зарим улсууд тодруулбал дундад иргэн улс хүлээн зөвшөөрөхгүй хэвээр л оршицсоор байлаа. 1945 оны 5 дугаар сарын 9-нд Зөвлөлт холбоот улс фашист Германыг ялсны дараагаар Америк нэгдсэн улс, Зөвлөлт холбоот улс, Их Британи зэрэг дэлхийн холбоотон гүрнүүдийн удирдагч нарын уулзалт Яалт хотод өрнөж, хурлаар геополитикийн хид хідэн асуудлуудыг хэлэлцэхдээ зүүн хойд Азад буюу Алс орнуудад Японы Квантуны армийн эзлэн түрэмгийллийг таслан зогсоож, улс орнууд инх тайвнаар зэрэгцэн орших зарчмын асуудлуудыг хэлэлцжээ. Улмаар Япончуудын эзлэн түрэмгийллийг Зөвлөлт холбоот улс таслан зогсоохоор оролцохдоо хид хідэн болцол тавьсны нэг нь бүгд найрамдах Монгол ард улсын статус квог хэвээр хадгалах шаардлага тавьжээ. Яалтын баг хурлаар шаардлагыг хүлээн зөвшөөрч, аль бие усны шийдвэрт хүрснээр Монгол зөвлөлтийн зэрэг дайчид хамтран дэлхийн 2 дугаар дайны төгсгөл буюу Манжурын стратегийн давших операцийн бэлтгэл ажлыг хангахаар тохиролцжээ. 1945 оны 7 дугаар сард тухайн үеийн манай бүгд найрамдах Монгол улсын ерөнхий сайд маршал Чо болсон Москвад урж энэ дайнд ингэж оролцсноо. Энэ дайнд оролцоход бол Монгол улс оролцох ийм шаардлагатай гэдгийг Сталинтай хэлцэн тохирсон юм байна. Тийм улс төрийн нөхцөл шалтгаан бий болсон. Хамгийн гол нь бидний энэ дайнд энэ чинь дэлхийн 2 дугаар дайны төгсгчүүтэй оролцсон гол учир шалтгаан бол цэргийн гэхээсээ илүүтэй улс төрийн учир шалтгаан байсан. Яагаад гэвэл тэр Яалтын баг хурал дээр Монгол улсын статус квог хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн тийм шаардлага болцол тавьж энэ дайнд орж байгаа шүү дээ. Тийм учраас манай Монгол улс тэрэн дотроо Монгол ардын хувьсгал зэрэг гэж тухайн үед нэрлэжсэн Монгол ардын хувьсгал зэрэг энэ дайнд оролцсон юм аа. Энэ үед бүгд найрамдах Монгол ард улс батлан хамгаалах тогтолцоонд томоохон өөрчлөлт, шинжилэлт хийж анги нэгтгэлүүдийг зэвсэг, техник, галт хэрэгсэл, акт мориор хангах ажлыг эрчимжүүлж эхэлжээ. Харин Зөвлөлт холбоот улсын тухайд баруун Европт байлдаж явсан цэрэг дайчид техник, галт хэрэгслийг алс орнод руу төмөр замаар, агаараар, усан замаар татнан төвлөрүүлж байлаа. Зөвлөлтийн цэргийн дээд командлал Алс орнод дахь Японы Квантуны армийг буц зохихын тулд Алс орнодын 1-р фронт, Алс орнодын 2-р фронт, үүр байгалийн фронт гэсэн 3 чиглэлээр давшилт явуулахаар төлөвлөсөн бөгөөд түүний нэг нь бүгд найрамдах Монгол ард улсын нутаг дэвсгэрийн ашигтай байрлалыг ашиглан давшихаар төлөвлөсөн үүр байгалийн фронт байлаа. Алс орнодын 1-р фронт гэж Владивосток чиглэлийн тэр газрууд, Алс орнодын 2-р фронт гэж тэр Морины тэр газрууд, мөн өвөр байгалийн фронт гэж маршал Малиновскийн командсан өвөр байгалийн фронт гэж манай Монголын орны нутгийн зүүн хязгаарт Орнот аймгийн нутагт Тамцгүлгийн оройноос урагшаа өвөр Монгол Хятадын нутагт руу давших ийм 3 мөрөнд зэрэг давшсан ийм давшилт болсон юм. Тэрний дотроос бидний хэлж ярьж байгаа энэ чөлөөлөх дайн гэж нэрлэж байгаа энэ дайнд бол Монгол зөвлөлтийн морт механизжуулсан бүлэг гэсэн ийм нэртэйгээр манай зэргүүд энд орцсон юм аа. Тэр маршал Малиновскийн командсан өвөр байгалийн фронтын баруун жигүүрийг гэж байгаа. Баруун талын бид нар дайснаас чөлөөлөх халахлах, тэрийг хамгаалах тэр давшилтын явц тийм үүрэгтэй гол үүрэг бол ийм давшилтаар ингэжсэн. За Монгол ардын хувьсгал цэргийн энэ группийг ерөнхийд нь бол чөлөөлөх дайны энийг бол ерөнхийд нь маршал Чо болсон удирдсан.
А яг одоо энэ бүлгийн одоо командагчаар нь зөвлөлт болоод улсын одоо маршал зөвлөлт болсонтой хоорондоо генерал Плиев гэж энэ одоо цэргийн жанчин ерөнхий одоо командагчаар нь энэ жаншны орлогчоор нь бидний одоо сайн мэддэг залуу жанчин Лавгсран гэж 1900 алхахын голын дайнч одоо Монгол Ардын Хувьсгал цэргийг удирдах гэсэн шүү дээ. Энэ Лавгсран жанчин бол орлогчоор нь Плиев одоо жанчны орлогчоор нь Сэдэн Балдарга бол улс төрийн газрын дараагаар нь гэх маягаар ингээд манай одоо Монгол Ардын Хувьсгал цэргийг удирдах энэ дайнд орсон ийм учиртай. Зөвлөлт холбоот улс 1945 оны 8 дугаар сарын 9-нд Японы эсрэг дайн зарлаж, үүнтэй зэрэгцсэн Монгол зөвлөлтийн харилцан туслалцах протокол гэрээний дагуу Бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газар 1945 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Японд дайн зарлажээ. Ийхүү Бүгд найрамдах Монгол Ард улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр тохиролцсны үндсэн дээр Хятадын зүүн хойд нутгийг болон элэг нэгт өвөр монголчуудаа Японы эзлэн түрэмгийллээс чөлөөлөх дайн 8 дугаар сарын 9-ний шөнө эхэллээ. Явган зэрэг бүсгэлтний татсан усан дундуур урагшилж байлаа. Дайцдаг хөвч тайган дэрх зам хөлийн нарстаг ийг усны алин ч зогсоод чадаагүй юм. Монгол Ардын Хувьсгал цэргийн оролцсон өвөр байгалийн фронт нь Даргангаас Долнуур, Жикэгийн чиглэлд, Замуудээс Чуулалт хаалга, Жанжихүүгийн давааны чиглэлд үндсэн 2 дайрал давшилтыг төлөвлөжээ. Өвөр байгалийн фронтын гол давшилтын шугам болсон Даргангаас Долнуур, Жикэ чиглэлд Монгол Ардын Хувьсгал цэргийн 5, 6, 7, 8 дугаар морьт дивиз, Зөвлөлтийн 6 дугаар гвардийн танкын айрам 17, 39 дугаар айрмын нэглүүдтэй хамтран 1945 оны 8 дугаар сарын 9-нд давшилтаа эхлүүлжээ. Харин Замуудээс Чуулалт хаалга, Жанжихүүгийн давааны чиглэлд Монголын 7 дугаар хуйгт бригад, Зөвлөлтийн 27 дугаар мот буудлын бригадтай хамтран давшижээ. Тодорхойлбол 1945 оны 8 дугаар сарын 9-өөс 20-ны хооронд ердөө 11 хоногийн дотор Монгол зөвлөлтийн цэргүүд дэлхийн цэргийн түүхэнд байхгүйгээр үл барам тодоор бичигдэх алсын зайн маршийг үйлдэн 8 сарын халуунд элс, шавар, намагтай говь талыг өндөр уул нуруу гол мөрнийг туулан өдөр шөнөгүй давшиж дайцсаар 1000 гаруй километр замыг туулан Японы гол хүч байрлаж байсан түшиц хотуудыг араараасаа эзэлжээ. 8 дугаар сарын 10-нд хиллээ даваад эхлээд тэр өвөр Монголын төгссөн элсэн цөл говь. Яг тэр үед 8 дугаар сар гэдэг чинь бол халуун байсан. Тэр элсэн, тэр халуун энэ чинь одоо техникийн ухаан байсан, бензин тасалдсан, ард талын хангалтууд одоо тасалдсан, цэргүүд одоо наранд наршиж цохуулж ухаадж унах тийм ээ. Цэрэг, мал, хөнгүү өсөх, сангах маш тийм хүнд хэцүү цаг үед одоо тэрийг маршийг үлдэж явж байсан. Тэгвэл тэр маршийг зүгээр одоо ингээд явж өгнө. Тэнд чинь бас одоо Япончууд чинь тэр цаана хамгааж ирсэн шүү дээ. Тэнд чинь одоо Японы тэр эсрэг хүчил байлдаантайгаар гэж байгаа. Марш үлдэж байна, мөн байлдаж байна. Дайсан идэвхтэй тулгарн тэднэртэй байлдана, тийм ээ. Тэднийг чинь баривчлан олсон янз янзын юмнууд болж байгаа шүү дээ. Ийм байдлаар одоо яваад Долнуур хотыг одоо чөлөөс юм хамгийн эхлээд. Тэгээд Долнуур хотоос илээд дараа Жикэ хот гэж байгаа. Тэгээд эхлээд одоо халуун нар, элсэн цүлд тийм ээ. Бензин шатхам тасалдсан, хоол хүнсгүй, нойр хоолгүй тэнд чинь бол байлдаа мож штт. Тийм цаг үед явж байсан бол Долнуураас цааш эхлээд ихэнхний Долнуур давж эхэлж байгаа л да. Тэнд чинь тэгсэн чинь намрын тэр өдрүүдэд одоо усан бороо шаагнд орсож байсан. Тэр одоо бороо одоо ерөөсө Плиев жанжин одоо өөрийнхөө төвлөрөл өссөн байдаг л да. Тэнгэрийг одоо юу хэлгэнийн ийм болгоо гэсэн юм. Цаглахаан цагс аян гууж тэр усан бороо тэндээс явах хөдөлгөөний аргагүй болгож ирсэн. Тийм цаг үед манай зэрэгүүд тэнд байлдааныг өргөжлүүлж мөн одоо Жикэ хотыг ингэж чөлөөлсөн. Чөлөөлөх дайнд Бүгд найрамдах Монгол Ард улсын талаас 31,000 гаруй цэрэг дайчид, 24,010 агтмор, 1148 машин техник, 361 их буу, 194 хуйгт, 35 танк, зөвлөлт холбоот улсын талаас 1,500,000 цэрэг дайчид, ерөнхий цэргийн 11 айрам, агаарын цэргийн 3 айрам, танкийн 1 айрам, 30,000 их буу, 5,000 танк, 5,000 нисэх онгоц, 23,000 гаруй агтмор, 200 гаруй танк, хуйгт машин, 700 гаруй хүнд хөнгөн пулемет, 200 гаруй их буу минимот ашиглагдсан түүхийн баримт бий. Шулуун дардан замаар өнөөгийн эрх чөлөөт
туурга тусгаар улс бий болоогүйг шинэ үеийн залуус мартах ёсхүйг санагтав. Чөлөөлөх танд оролцсон цэрэг дайчдаас өдгөө 10 гаруй ахмад дайчин 100 насны босхийг даван инх тун амьдарч байна. Тэдний нэг нь 5 дугаар дивизийн их бүүний хороонд холбоочноор алба бүр гүйцэтгэсэн Батсүхийн Шагдарна. Дайчин нөхдийнхөө хамтаар Жанжихүүгийн давааны тулалдаанд төрүүч цолтоогоор оролцож явжээ. Би 45 онд Хөвсгөл аймаг Эренчин дэвс мөн сэлэгтат 21 настай морин өртөөр Улаанбаатарт орж ирээд. Тэгээд улаан хоорон дээр нэг сараар болоод тэгээд урагшаа явсан. Наран гэдэг газар Сүхбаатарын Наран гэдэг газраас Долноор хүртэл зайдан мөртөө эмээр хоёр зэрэг тэрчирээ таваад. Тэгээд тэр манхан чинь өвөр Монголын манхан эйс гэдэг чинь амар. Би холбоонд байсан бас гайгүй хөнгөн тэрэгтэй хоёр дугаатай морин тэрэгтэй их өнө хороо гацалааны хэм бол амар хэвчээ. Талдан 6 мор хийгээл 12 мортой зүтгэж гаргаж чадахгүй байгаа юм шүү дээ. Сэргээдэн чинь оноо хувцсан хоёр мөр байхгүй. Боо зүрх их бооцсон амар хүнч. Тэгэл сум зэвсгээ наад. Тэр маяс гэдэг чинь амар юм гарах нэгчлээ. Бороо ус халуун хаяр гэдэг чинь. Ахмад дайчин өвөө маань бол одоо өнөөдөр 101 насыг бол заавалж насалж чинь бид нартай бол аз жаргалтай сайхан их тунх бол амьдарч байна. За өвгийнхөө түүхээс дурдвал одоо хамгийн хэцүү явдлаас нь одоо хэцүү тухайн үед айгүй хэцүү байсан гэж бол ярьдаг. Тэр нь бол за зайдан морьтой тий одоо Наран гэдэг газраас зайдан морьтойгоо тэр Жанжихүүгийн даваа Долноор хүртэл одоо ингэж явж исэн. Тэр үе бол маш их хүнд хэцүү үе байсан гэж ярьдаг. За энэ өөрөө нөгөө бас цэргийн холбооны ангид бас нэг үүрэг гүйцэтгэж нөгөө холбооныхоо утсыг үүрээд тэгээ маш олон метр одоо явдаг, мөлхдөг. За тэгээд тэрэн дээр очиж холбоогоо бүгд ингэ байршуулад эргээд одоо арт талдаа бас мэдээллүүдийг бол өгж ингэж явж исэн. За тэгээд одоо ерөнхийдөө бол өвөр Монголыг одоо хөхтийг бол чөлөөлж дууссныхаа дараагаар бол цагаан хэрмийн гадна талд нь бол бас одоо ингэ дан ингэ дууслаа гэж чавсан го маш чавсан го энэ бол зарлсан байдаг юм лээ. За энэ үед бол маш их сайхан байсан. Гоё байсан. Энэ түүхээр нь бол бид нар өгөөгөрөө өнөөдрийг хүртэл Монголын ард түмэн бүгд бол ингэж барахдаг. Ахмад дайчин бухын 100 үе 20 наснда цэргийн албанд татагдж 9-р морьт дивизэд хуваарлагдсан морин маршаар Даргангийн Байшинтаас Долнуурт хүрч их бууны 5-р дивизэд Дандарбаатарын хороонд шилжин дайтаж явжээ. 1945 онд дайнд оролцож явсан олон аврын хүүхдтэй Долнуур өсөөсаа минь маатус дээрээс сумын хийдэг мооч хийжил байхаас тэгээд бас юу гэж минь мооч байсэлс минь маатсаа тооч газар яг л энэ хонхортой байна гэхэд тэн дээр яг дээрээс буудаад гэдэг байсан юм уу. Ялтыштэй байдгүйс. Миний аав 1945 онд чөлөөлөх танд Баян Төмөнгөөс 3000 цэргийн агт туугаад Жанжихүүгийн даваа Долнуур хүрсээ. Хүрээд тэгээ эргэж Баян Төмөндөө ирээд тэндээс Улаанбаатар хотод ирээд олзлогдсон Япон сэргүүдийг манаж улсын ихтлгөөр Улаанбаатар чочод буудал засгийн газрын ордон бариулж ийсэн.
Ахмад Дайчин Гончиг сүрэнгийн дугарж ав 17 наснда цэргийн албан татагдан 1945 оны чөлөөлөх танд нисэх хүчний ангид алба хаажээ. 1945 оны цэрэг юм уу да? Тэр үе цэрэгт явж байсан. Хүндээ цэргийн нэсхэнг цэргийн одоо автотлоонтерт 3 жил орон цэргийн албагаад 20 таалагдж ирж. Нэсгүчний ангид 4 жил цэргийн албаас тэр тухайн үеийн ажлаа ер нь гайгүй нэртэй төртэй биелүүлж нэг баг даргын үүрэг гүйцэтгээд тэгж явсан. Миний аав 17 наснда анх цэргийн албанд одоо өөрийн хүсэлтээрээ цэрэг татгаж 45 оны дайнд оролцож явсан. 5 жилийн цэргийн албыг хаасан. Тухайн үед миний аав 17 настай явахад нь ээж нь одоо их уйлж хорж байсан. Тэгээд тухайн үед өөрийнхөө хүсэлтээр ингээд цэргийн алба хаасан. Тэгээд 5 жилийн цэргийн албаа хаагаад одоо тухайн үедээ тэр нисэх хүчний орчим тэр хавар ажиллаж цэргийн албаа хааж исэн байлээ. Тэгээд өөрөө ярихдаа бас тэр их нарийн бичиг цаас одоо нууцлын зэрэгэлтэй тийм бичиг баримтуудыг бас их боловсруулдаг байсан гэж ярьдаг байсан. Бид нэр ээж аваасаа өсвөлээ. Тэгээ эсвэл сайхан хүүхэд төссөн ээж аавдууд их баярлж байдаг. Ахмад Дайчин хүний өөр хүүхэд болсон да. Туйлын баяртай байдгаа. 15 настай бяцхан охин өөрийн саналаар 1939 оны халахын голын байлдаанд оролцож, эмнэлэг ангид хуваарлагдсан, өвчтөн шархтан ангаан эдгээхэд хувь нэмрээ оруулж байсан Ахмад Дайчин Чимэцэрэн. Тэрээр 1945 оны чөлөөлөх танд дахин оролцож, шархтнуудыг ангаан эдгээхэд хувь нэмрээ оруулжээ. Русик хэмч вожонов нэгмэр багымчи нэгмэр луфунцэрэн биднэрэл 45-нд дахиад эмнэлгээ байгуулж эмнэлгийн бүх материал бүхнээр биднийг хангаж өгсөн. Тэгээд бид нар эмнэлэгдээ 45-нд эмнэлэгдээ ажилтаа байсан. Орцуучин аюул том эмнэлэгтэй. Манай хол Монголын өснөгөө шархтнуудыг аван 30 гаруй шархтнуудыг эмчилж байсан байх. Бүхгэрүүд акаунт варлуулж акаунт хийж гэрүүд тэгээд цэрлэр бүгдийн өвсөр бүгдийн далдсан. Тэр үед гэр ерөөсө гарахгүй гэр харанхай. Тэгээд тэр окоо бодлоо бараархаар ингээд дөрвөн усан дотор бид нэр байжсэн. Чөлөөлөх танд Монгол Ардын хувьсгал цэргээс 5, 6, 7, 8 дугаар морьт дивиз, хуйгт бригад, тусгай хороод, нисэх дивиз, тусгай үүрэг гүйцэтгэгч отряд, ард талын ангиуд, хязгаарын цэргүүд гээд оролцох боломжит бүхий л салбарын цэрэг дайчид дайшлагдсан байдгийн. Түүний нэг нь хязгаарын цэргийн отрядад алба хааж явсан Ахмад Дайчин Шагдар Сүрэнгүй юм. 1944 онд Цахман ангийн сонгил самаас 19-20 орчим настай байхдаа цэрэг татагдсан. 1 жил болохтойгүйтэй 45 онд чөлөөлөх тайм болсон. 45 онд би Килийн цэргийн 20 дугаар отрядад цэрэг байж байсан. За ингээд тайм болдог дайны үүрэг даалгавар өгсөн. Тэгээд би 45 онд чөлөөлөх тайнд оролцсон. Бидний үүрэг бол ямар үүрэгтэй байсан бэл баруун талаар орж ирсэн дайснуудыг оруулахгүй хамгаалж буцах дайсны зэргүүтээ тулалдаж байлдаж байсан, буулдаж байсан. Заримыг бол тойруулж хөрөөлөвч барьж өгч байсан.
хамгаалахаар дайсны урдаас олзлуудад ирсэн хон модыг бас хамгаалж хариулж байсан. Байлдаанд шууд ороод буудалцж байсан. Тэр л бүх үүрэг тухайн өдөр тэр тухайн үед ямар өөрийг яаж үүссэн тэрнийг л үүсгэж байсан. Өдгөө эх орныхон баруун хязгаарт инх тух амьдран суугаа Ахмад Айчин Алтан гэрэл Монгол Ардын хувьсгал цэргийн 8 дугаар морьт дивизэд байлдаж явжээ. Түүний дайны фронтод тулдаж явсан түүхээр үр хүүхдүүд нь бахархан удам дамжсан цэргийн хүмүүс болжээ. 5 сарын эсвэл 6 сарын ихээр цэрэг татагдсан юмдаг. За би 5 жил болсон. За тэр үед би цэрэгт Маттай 8 дугаар Дандарбаатрын энэ дивизэд би хүн 8 дугаар хүний дэвжэнд энд би холбооны ангид очсон хүн. Тэр Хянганы нороо гэдэг чинь хүн гараад аваад явахын ихгүй тийм газар өндөр. Тэгээ дандаа ингээд өндөр уулаач ингэж хайчилж ингэж уулаач ингэж хөрөөдөж ингэж зам гаргаад оройн нэг жаахан сэтлээд цаатрын давдаг тийм зам гаргацсан. Тэр өндөр уулыг доогоор нөхлээд ухаад төмөр замтай байд вагоныхаа замыг доогоор гаргацсан. Тийм удаар давжээлаа. 1945 оны чөлөөлөх дайны 80 жилийн болж байгаатай холбогдуулан миний аавын баярыг хуваалцаж ирсэн баг үргэлжлэхэнд баярлалаа. За миний аав Ядамжин Алтан гэрэл 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан баруун бүстэй байгаа Ахмад Айчин хүн байна. Монгол улсад энэ чөлөөлөх дайнд оролцоход энэ баруун тав аймагт бол олон мянган цэрэг эрс очиж байлдаж байсан. Ингээд ертөнцийн мөнх усыг үзээд миний аав энэ баруун бүстэй ганцаараа үлджээ. За манай буурал өвөө бол Ядамжин Алтан гэрэл гэж сайхан хөгшин Говь Алтай аймгийн 9 булаг суманд манай ээжтэй цуг амьдардаг. Манай буурал өвөө цагийг маш сайн барьдаг, зарчимч, хөдөлмөрч тийм хүн байдаг. Үүнээс улбаалаад би цэргийн хүн болсон. Цэргийн хүн болсондоо бас бахархдаг. Буурал өвөөгөө маш их бахархаж, буурал өвөөгөө хилж захисан үгийг баримталж ажилладаг. Чөлөөлөх дайны гэрчлэн үлдсэн Эдгээр Ахмад Айчид маань өөрийнхөө зүгээс дайчилж болох бүхий л зүйлсийг шавхан байж эх орныхон тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бий болгосон нь түүхийн үнэн баримт юм. Энэ дайны үр дүнд бүгд найрамдах Монгол ард улс Төв Азийн цээжинд тусгаар тогтнолоо бүрэн хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ. Одоогийн залуучууд бол бидний шиг тийм хүнд үедээ тулгарч байгааг учраас одоо эх орноо хөгжүүлэхийн төлөө бүх үүргээ чин сэтгэлдээс үнэн чирүүлж эх орныхаа төлөө бүх ажил үйлс маань ирээдүйн манай улсын хөгжилд хувь намар болно гэж энэ үндсэн дээр сайн сайхны төлөө бөхнөө зориулж үнэн чөтөр сайн ажилласаа гэж хүсэх байна. Энэ тусгаар тогтнол гэдэг шинэ ер нь маш их үндсэнгээр олсон юм шүү. Энэ дан гэдэг үг амжигтай гэсэн хүн хүсэж багч юм биш. Тэгээд яг тусгаар тогтнолоо олж авсан юм аа. Монгол зөвлөлтийн байгуулсан ялалтын үр дүнд бүгд найрамдах Монгол ард улс 1936 он зөвлөлт холбоот улстай байгуулсан харилцан туслалцах протоколоор хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлсэн. Энэ дэлхийн их тайван байдлыг тогтооход өөрийн үүргээ амжилттай биелүүлж оролцсон. Бүгд найрамдах Монгол ард улс зөвлөл социалист бүгд найрамдах холбоот улсын хооронд 1946 оны 2 дугаар сарын 27-ны өдөр нөхөрлөл ба харилцан туслалцах гэрээ байгуулсан.
Дундад иргэн улс бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч гэрээ хэлцэл байгуулагдаж эхэлсэн Америкийн нэгдсэн улс, Англи зэрэг холбоотон гүрнүүдээр бүгд найрамдах Монгол ард улсын статус квог баталгаажуулсан зэрэг улс төрийн томоохон ахиц дэвшлүүд гарсан бол Монгол ардын хувьсгал цэргийн хувьд нийт бие бүрэлдэхүүний 50-аас илүү хувь нь дайнд оролцож, орчин үеийн зэвсэг техникээр хангагдсан зүүн өмнөд Азийн 10 орчим улсыг Японы цэргийн дардлаас чөлөөлсөн зэрэг шин цагийн түүхийг эхлүүлж чадсан юм. Эх орны төлөө нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Эх 7 хоногт шинэ мэдээлэлтэйгээр эргэн уулзцгаая. Баяртай үзэгчдээ.